Бээжин аяллаа 2 дахь өдөр Happy Valley Park ба кино музей очсон. Кино музей руу очихын тулд метрогоор Line 14 дээр суугаад тэгээд Gaojiang гэдэг буудлын дээр буугаад тэгээд WeChat-аар таксидуудад 15 юанаар явсан. Метроны төлбөр нь тавуулаад 20 юан болсон. Кино музейг бол үнэгүй ордог юм билээ. Нөгөө кино музейн дотор нөгөө сансрах дургуйн тухай юм байдаг. Дэлхийн дээн 2-ын тухай байдаг. Бас нөгөө хүүхдийн кино бас тэр нөгөө кино хийдэг газрууд нөгөө олон байсан. Кино музей бол нэлээд олон давхартай юм байна. Тэгээд 4-5 цаг үзэх юм байна. Дараа нь Happy Valley очихдаа нөгөө таксигаар метро руугаа яваад тэгээд метрогоор Happy Valley очсон. Буцаад Line 14-өөс Line 10 руу дамжаад тэгээд бас Line 7 руу дамжсан. Гэхдээ метро ч маш хурдан явдаг учраас тэнд маш хурдан очсон. Happy Valley-гийн пледийг Монгол дахта Trip App-аас авсан. Тэгээд гадаад паспортаа үзүүлээд ордог юм байна. Биднийг очиход бороо ороод усан парк нь нөгөө хаагаад тэгээд биднийг оруулахгүй байсан. Тэгээд бид нар энгийн нөгөө паркны тоглоом дээр суусан. Бид нар нөгөө 360 иргэдэг тоглоом дээр суугаад нөгөө тийм экстрим тоглоомууд байдаг юм байна. Тэгээд нөгөө бөөнхий зав шиг юм бас нөгөө дэше хөөрдөг нөгөө иргэдэг тоглоом байсан. Бас нэг гоё юм нь тэр өдөр бороо орсон учраас очрон багасан. Тэгээд нөгөө их тухтай байсан. Нөгөө тэр 360-ын тоглоом маш амар толгой доошо хараад байдаг. Тэгээд би баг ойлсон гарахтаа. Universal дээр нөгөө маш их нөгөө очирсан байсан. Ялангуяа тэр Jurassic Park. Тэгээд нөгөө Happy Valley бол нөгөө ямар ч очирхгүй байсан. Баг Happy Valley Park-ны тасалбар 199 юан. Гэхдээ дахиад дотроос нь нөгөө усан паркийн төлбөр нь бол 150 юан байдаг юм байна. 3 дахь өдөр нь бид нар Beijing Zoo Park Aquarium үзсэн. Пледэн Trip.com-оос аваад хүүхэд нь 99 юан. Тэгээд том хүмүүс бол 170 юан. Beijing Zoo Park руу очоод метрогоор очсон. Метроны Line 4 дээр суугаад тэгээд Beijing Zoo Park гэдэг буудлын дээр буугаад тэгээд яг хажууд нь байдаг юм байна. Аквариум дотор нэг дэлхийн шоу үзүүлдэг юм билээ. Тэр шоу нь их сонирхолтой билээ. Тэрийг заавал үзээрэй. Бээжингийн Zoo Park нь их том учраас нөгөө төөрөд бас гарах хаалгаа олохгүй байгаад дотор нь нөгөө гарах хаалгаа олохын тулд нэлээ их хугацаа байсан. Тэгтэл гоё бас их сонирхолтой байсан.